Маркетингийн удирдлага мультимедиа хичээлийн 6 дугаар бүлэг хичээл эцсийн хэрэглэгчийн зан төлөв. Энэхүү хичээлийн өрөөнд бид дараах үндсэн сэдвүүдийг авч хэлцэх болно. 1-р эцсийн хэрэглэгчийн зах зээл гэж юу юм бэ? 2-р хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг гол хүчин зүйлс, 3-р хэрэглэгчийн худалдаа авах шийдвэр гаргах үе шат, 4-р хэрэглэгчийн зан төлөвийн төрлүүдийг авч үзье. Эцсийн хэрэглэгчийн зах зээлийн талаар эхний сэдв маань хөндөгдөж байгаа. Бид хамгийн эхний хичээлдэр зах зээлийн төрлүүдийг авч үзсэн. Үүн дээр эцсийн хэрэглэгчийн зах зээл гэдэг бол бараа үйлчлэгийг өөрийн болон өрх гэрхийн хэрэгцээнд худалдаа авч байгаа тийм зах зээлийг бид эцсийн хэрэглэгчийн зах зээл гэж хэлдэг. Тэгэхээр эцсийн хэрэглэгчийн зах зээлийн зан төлөв гэдэг маань бараа үйлчлэгийг худалдаа авах шийдвэр гаргалтанд нь нөлөөлж байгаа хүчин зүйлс, шийдвэр гаргах үе шат, үзүүлж байгаа хариу үйлдэлүүдийн нийлбэр цогцыг бид зан төлөв гэж хэлдэг. За үүнийг загвар дээр тайлбарлах юм бол энэ өдөөгч хариу үйлдлийн загвар дээр тайлбарлаж болно. Пүүс маань хэрэглэгчийг маркетингийн болоод маркетингийн бос өдөөгчөөр өдөөжгч байгаа. За үүнийг нь хэрэглэгч өөрийнхөө хар хайрцагт шүүн тунгаагаад эргээд хариу үйлдэл үзүүлж байгаа. Худалдаа авах гэдэг юм уу? Худалдаа авахгүй. Тэгэхээр энэ бүгдийг нийлүүлээд юу гэж хэлдэг юм гэхээр зан төлөв гэж хэлдэг байна. Тэгэхээр энэхүү хэрэглэгчийн зан төлөвт маань нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг бид үндсэн 4 хэсэгт хувааж авч болно. 1-р нь соёлын шинжтэй хүчин зүйлс. Хувь хүний шийдвэр гаргалт үед эцсийн хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг. 2-р нь нийгмийн шинжтэй хүчин зүйлс, 3-р нь хувь хүний шинжтэй хүчин зүйлс, 4-р нь сэтгэл зүйн шинжтэй хүчин зүйлс гэсэн үндсэн 4 хүчин зүйлс хувь хүний шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байна. Соёлын шинжтэй хүчин зүйлс дотор 1-р соёл, дэд соёл, за бидний шашин шүтлэг, ёс заншил, хэл, нийгмийн анги гэсэн үндсэн 6 хүчин зүйлс нөлөөлдөг байна. Жишээ нь бид соёлын шинжтэй хүчин зүйлсийн хамгийн энгийн жишээ гэх юм бол манад хөдөө хэр талаар маань зүгээр нисч явж идэг шонхон шувуу гэхэд арабуудын хамгийн үн цэнтэй зүйлсүүдийн нэг баг жишээ. Тэгэхээр энэ маань бидний нөгөө соёлын ялгаа, нөгөө хувь хүний шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс. За нийгмийн ангийг бүрдүүлэгч дараагийн нэг чухал соёлын шинжтэй хүчин зүйлс бол нийгмийн анги байдаг. Тэгэхээр нийгмийн ангийг бүрдүүлэгч хүчин зүйлс нь дараах хүчин зүйлсүүд байдаг. 1-р бидний нийгэмд эзэлж байгаа байр суурь маань нийгмийн ангийг маань тодорхойлдог. 2-р орлого, 3-р бидний эзэмсэн боловсрол, 4-р эд хөрөнгө, за 5-р мэрэгжил, за 6-р бусад гэсэн. Өөрөөр хэлбэл энэ 6 хүчин зүйлс нийлж байж нэг нийгмийн ангийг бүрдүүлэх тийм боломж нөхцөл бүрддэг байна. За нийгмийн ямар ангиуд байгаа юм бэ? За дээд анги. Жишээ нь манад бол улс төрийн томоохон албан тушаалтан томоохон бизнес эрхлэгчд бол нийгмийн дээд анги руу орж байгаа. За чинээлэг анги, за дунд анги, за доод анги. Тэгэхээр аль ангид багтж байгаа гэдгээс хамаарат худалдаа авах шийдвэр гаргалт маань хоорондоо ялгаатай байгаа. Жишээ нь бидний орон сууц, амьдардаг орон сууц. За та бүхний харж байгаа зурган дээр бол наад хэсгэр бол одоо нөгөө бидний нийгмийн дээд гэж хэлэгдэж байгаа. Эсвүүд маань амьдарч байгаа. За дунд хэсгэр нь бол нөгөө чинээлэг дундаж ангиуд. За бүр цаашаа уулаадаа болоод ирэх юм бол нөгөө доод ангийнхан маань амьдарч байгаа жишээт. За хувь хүний шийдвэр гаргалт нөлөөлөд 2 дахь хүчин зүйлс бол нийгмийн шинжтэй хүчин зүйлс байгаа. Нийгмийн шинжтэй хүчин зүйлд үндсэн 3 хүчин зүйл байдаг. 1-р харьяалагдах бүлэг, 2-р гэр бүл, 3-р оюун санааны лидер буюу удирдагч нар нөлөөлдөг байна. За харьяалагдах бүлэг гэж юу юм бэ? Тэгэхээр хүн шууд болон шууд ус байдлаар тодорхой бүлгүүдэд хүний нийгэмд амьдарч байхдаа харьяалагдаж байдаг. За бидний шууд бүлэг дотор анхдагч бүлэг, хоёрдогч бүлэг, за шууд бус бүлэг дотор болохоор ирмэлзэн тэмүүлдэг буюу хүн өөрөө тухайн бүлэгт орохыг хүсдэг, аль эсвэл тусгаар бүлэг гэсэн ийм ойлголтууд гарч ирж байгаа. За бидний хамгийн гол одоо шийдвэр гаргалт нөлөөлдөг бүлэг бол гэр бүл байгаа. Хувь хүний шийдвэр бол. Тэгэхээр гэр бүлийн гишүүд бол бие биеэ төрөл бүрийн мэдээлэлээр хангадаг. За бие биенийхээ худалдаа хүсэл сонирхолд нөлөөлдөг. За бие биенийхээ худалдаа авалтыг өдөөжгдөг, аль эсвэл хязгаарлаж байдаг. Тэгэхээр гэр бүлийн гишүүдийн худалдаа авах шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа энэ үүргүүдийг ингээд англиад аваад үзэх юм бол чинь санаачлагчийн үүрэг хүлээдэг хүмүүс байдаг. За нөлөөлөгчийн үүрэг хүлээдэг хүмүүс байдаг. За шийдвэр гаргагч улсууд нь байдаг. За худалдаа авагч улсууд нь байдаг. Хэрэглэгч улсууд нь. Жишээ нь бид нар хүүхдийн живхгээ ярих юм бол хэрэглэгч нь хүүхэд, нөлөөлөгч нь эцэг, за магадгүй шийдвэр гаргагч нь ээж, за худалдаа авагч нь одоо ах ч юм уу дүүн ч гэдэм юм. Тэгэхээр ямар бараа худалдаж авч яах гэдгээс хамаарат гэр бүлийн гишүүд ялгаатай үүргийг хүлээж байгаа. За тэгтэл автомашингээ аваад үзэх юм бол шийдвэр гаргагч нь бол магадгүй нөхөр нь, шийдвэр гаргалтанд нөлөөлөгч нь одоо эхнэр нь, за худалдаа авагч нь нөхөр нь, за хэрэглэгч нь гэр бүлээрээ ч гэдэм юм. Иймэрхүү ангилж болох нэ. Нийгмийн шинжтэй хүчин зүйлсийн 3 дахь нөлөөлдөг хүчин зүйлс оюун санааны лидерүүд. Оюун санааны лидер гэж хэнийг хэлдэг юм бэ гэхээр бусдын шийдвэр гаргалт нөлөөлж чаддаг тийм хувь хүмүүсийг бид нэр оюун санааны лидер гэдэг. За жишээ нь бидний зурган дээр харж байгаа энэ Яоми хэмээх од бол хятадын одоо маш олон
сагсан бөмбөг сонирхдаг залуучуудын оюун санааны лидер баг. Өөрөөр хэлбэл хятадын зах зээл дээр нэвтрэхийн тулд Яо Минээр дамжуулаа Яо Минийг дүрээ болгоод ирэхэд нөгөө түүнийг дагаад фэнүүд нь за яг Яо Минийг шүтэн бишрэгч нар дагаад энэхүү худалдаа авах шийдвэр гаргалтыг хийдэг учраас энийг оюун санааны лидер гэж хэлдэг байна. За хувь хүний шийдвэр гаргалт нөлөөлөд 3 дахь хүчин зүйлс бол энэ хувь хүний шинжтэй хүчин зүйлс гэдэг. За хувь хүний хүйс, нас улаан амьдралын мөчлөх нь, ажил мэргэжил олж байгаа орлого нь, амьдралын хэв маяг нь, хувийн зан чанар нь бидний худалдаа авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байна. За дөрөв дахь хүчин зүйлс бол сэтгэл зүйн хүчин зүйлс. За нэгдүгээрт мотивац буюу бидний сэтэл, за ойлгоц, мэдлэг, хандлага, итгэл үнэмшил гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл. Энэ дөрвөн хүчин зүйлс маань бидний худалдаа авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байна. За мотивацийг бол хүний одоо дотоод учир шалтгаан, сэтэл гэж хэлдэг. За мотивацийн онолууд дээр Маслоугийн хэрэгцээний шатлалын онол байна. За Зигмунд Фрейдийн онол байна. Герцбергийн хоёр хүчин зүйлийн онол гэдэг маш олон янзын онолууд. За үүнээс гол онол бол Маслоугийн хэрэгцээний шатлалын онол. Өөрөөр хэлбэл хүний худалдаа авах шийдвэр гаргалтын гол дотоод сэтэл болсон хэрэгцээ нь өөрөө тодорхой юм шатлалуудад байдаг. За жишээ нь физиологийн хэрэгцээ. Хүн өлсгөлэн байгаа тохиолдолд одоо дөөрийн театрт очиж жүжиг үзэхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл физиологийн хэрэгцээгээ хангаад дараагийнхаа хэрэгцээ рүү орж таардаг. За хоёр дахь төрлийн хэрэгцээ бол аюулгүй байдлын хэрэгцээ байгаа. За гурав дахь хэрэгцээ бол нийгмийн хэрэгцээ, дөрөв дахь хэрэгцээ бол хүндлүүлэх хэрэгцээ, за тав дахь хэрэгцээ бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ гэж үүдэг. Тэгэхээр хэрэглэгч маань аль хэрэгцээнийхэн үе шатанд явж түүнээсээ хамаарах худалдаа авах шийдвэр гаргалт нь хийгддэг байна. За дараагийн сэтгэл зүйн хүчин зүйлс дотор энэ ойлгоцыг бид нэр дотор нь 3 ангилж болно. За нэгдүгürt нь сонгомл тогтоолт гэж байгаа. Сонгомл тогтоолт зөвхөн өөрийн итгэл үнэмшилтэд нийцсэн зүйлийг тогтоогоод эхлэх юм бол энийг сонгомл тогтоолт гэж хэлдэг. За сонгомл гуйл зөвхөн өөрийнхөө үзэл бодол дээр үндслээ тулгуурлан тайлбарлаад их юм бол энийг сонгомл гуйл. Сонгомл анхаарал буюу өөртөө хэрэгцээтэй тийм л зүйлсийг. Тэгэхээр ойлгоц гэдэг нь хүн ямар нэгэн болж байгаа процессыг хүлээж авч байгаа тийм л зүйлийг ойлгоц гэж хэлээд байна. За ингээд хэрэглэгчийн зандлууд нөлөөлдөг хүчин зүйлсийг үзсний дараа дараагийн үе маань болохоор хэрэглэгчийн худалдаа авах шийдвэр гаргах үе шат. Хэрэглэгч маань худалдаа авах шийдвэр гаргах үе шат дээр үндсэндээ нэг 5 үе шатыг дуулдаг. Нэгдүгээр хэрэгцээгээ тодорхойлдог, хоёрдугаар тухайн хэрэгцээгээ хэрхэн яаж хангах вэ гэдэг талаар мэдээлэл хайдаг. За дотоод их усруу туршлагаасаа хардаг, гадаад их усруу буюу маркетингийн идэвхжүүлэлт, найз нөхдөд юм уу гэр бүлээсээ асуудаг. За дараа нь хувилбаруудаа гаргаж ирээд түүнийг үнэлдэг, үнэлсэн хувилбаруудаасаа худалдаа авах шийдвэрээ гаргадаг. Эргээд худалдаа авсны дараах зан төлөв гэсэн. Энэ 5 үе шатын дагуу хэрэглэгч маань худалдаа авах шийдвэрээ гаргадаг байна. За хэрэглэгчийн худалдаа авах шийдвэр гаргалт буюу энэ 4-р үе шатан дээр нэлээд наривчлаа ярих юм бол 1-р хэрэглэгч бүтээгдэхүүнийхээ сонголтыг хийдэг. Ямар бараа авах вэ гэдэг сонголтоо хийдэг. За 2-дугаарт нь брендийн сонголтоо хийдэг. 3-дугаарт нь зуучлагчийн сонголт. За худалдаа хугацаагаа тодорхойлдог. Худалдаа хүний дүнгээ гаргаж ирдэг. Ийм нэг 6 шийдвэрийг гаргаж ирдэг байна. За 4-р бүлэг маань болохоор энэ худалдаа авах хэрэглэгчийн худалдаа авах зантлын ямар хэлбэрүүд байд юм гэдэг авч үзэх хэрэгтэй байгаа. За энэ бол Хенри Асселийн загвар. Тэгэхээр энэ дээр брендийн ялгаа нөгөө талдаа худалдаа авагчийн оролцооноос нь хамааруулж үндсэн 4 зантлыг гаргаж ирсэн. Брендийн ялгаа ихтэй, худалдаа авагчийн оролцоо ихтэй. Ийм барааг бол нийлмэл зантлалтай бараа гэж хэлдэг. За бидний жишээнээр бол автомашин байна. Хэрэглэгч тухайн бараа худалдаж авахын тулд маш их хэмжээний хүчин чармаалт гаргадаг. Нөгөө талдаа брэнд нь маш их ялгаатай. За хоёрдугаарт нь бол зэгцтэй зантлал байгаа. Брендийн ялгаа бага, хэрэглэгчийн оролцоо худалдаа авах шийдвэр гаргах үе шатны яшиг төвхтэй ийм зантлал зэгцтэй зантлал гэж хэлдэг. За бидний жишээнээр бол орон сууц үйл хөдлөх хөрөнгө бол үндсэндээ зэгцтэй зантлалын хэлбэр байна. За хэрэглэгчийн оролцоо бага, брендийн ялгаа их бол сонгох зантлал байдаг. Жишээ нь хувцас, электрон бараа бол үндсэндээ сонгох зантлал бий. Англи руу орчиж байгаа. За оролцоонч бага, брендийн ялгаанч бага байх юм бол энэ зуршмал зантлал гэж авчдаг байна. За үүнээс гадна зантлалын хэлбэрүүдийг бид нэр дараах үзүүлэлтүүдийн дагуу зуршмал, хязгаарлагдмал, далаацтай гэсэн 3 ангилд авч үздэг. Жишээ нь хэрэглэгчийн оролцоо бага болоод ирэх юм бол энэ зуршмал зантлалтай бараа гэж хэлдэг. Их болоод ирэх юм бол далаацтай зантлалтай бараа гэж хэлдэг. Шийдвэр гаргах хугацаа бол зуршмал зантлалууд дээр бол их богинохон байдаг бол далаацтай зантлалууд дээр их урт байдаг. За бараа үйлчлэгээний үн бол зуршмал зантлалтай бараанууд дээр бол хямдхан, далаацтай зантлалууд дээр бол өндөр. Мэдээлэл хайж буй байдлаасаа аваад үзэх юм бол зуршмал зантлалтай бараан дээр бол хүн шууд өөрийнхөө туршлага дотоод их усрээс ханддаг бол далаацтай зантлалуудаа дотоод гадаад бүх их усруудыг ашиглаж авах жишээ. За зуршмал зантлалтай бараан дээр бол нэг л хувилбарыг
одоо санал болгоод тэндээс худалдаа авах шийдвэр гаргадаг бол далайцтай худалдаа авах зандлууд төр маш олон янзын хувилбаруудаас үнэлж гаргаж ирдэг жишээтэй. За жишээ бараанууд нь бол бид нэр энд байна. Зуршмал зандлуутай бараа бол талах, за хязгаарлагдмал зандлуутай бараа бол хувцас, за далайцтай зандлуутай бараа бол автомашин байж таарах нэ. За дараа нь бид нар бас шинэ барааг хүлээж авах үе шатаас нь хамааруулаад хэрэглэгчтэй ангилж болно. Ер нь бол шинэ бараа хүлээж авахдаа хэрэглэгч эхлээд тухайн барааны талаар сургаа сонсдог. За дараа нь тухайн барааны талаар сонирхол төрдөг. За дараа нь тухайн бараа хэрэгцээтэй үү хэрэгцээгүй гэдгээ үнэлдэг. За дараа нь тухайн барааг туршиж үзээд эцэст нь хүлээн авч хэрэглэгч нь болдог. Тэгэхээр шинэ бараа энэ хүлээж авах үе шатаас нь хамааруулаад шинэ бараанд хандах хандлагаас нь хамааруулаад хэрэглэгчдийн дотор нь шинийг санаачлагч гэж улсууд байдаг. Өөрөөр хэлбэл барааг зах зээлд нэвтрэнгүүт нь түүнийг нь худалдаж авдаг, сонирхдаг ийм хүмүүсийг шинийг санаачлагч гэж хэлдэг. За дараа нь анхлан дагалдагч буюу шинээс санаачлагч харталт явж байдаг. Аялдан дагалдагч нар, хожуу дагалдагчид, хоцрогчид гэж зантал үйлс нь хамааруулж ангилдаг бахнэ. За хэрэглэгчийн зандлыг тодорхойлоод судлахдаа бид нар бас 7 загварыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл энэ маань хэрэглэгчийн зандлыг одоо маркетингийн удирдлагад иж бүрнийг харуулж өгдөг ийм загвар байгаа. За үүнд бид нар occupancy буюу хэн зах зээлийг бүрдүүлдэг, хэн манай зах зээл вэ, хэн манай хэрэглэгч вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Хоёрдугаар тэд юг худалдаж авдаг вэ? За гуравдугаарт яагаад худалдаж авдаг вэ? Ямар учир шалтгаан байна? Дөрөвдүгээрт худалдаа авалтанд нь хэн оролцдог, хэн нөлөөлдөг вэ? Тавдугаарт яаж худалдаж авдаг вэ? Ямар үе шатанд дагуу худалдаж авдаг вэ? Хизээ худалдаж авдаг вэ? 7-дугаарт хаанаас худалдаж авдаг вэ гэсэн энэ 7 асуултуудын хүрээнд хэрэглэгчийн зандлыг тодорхойлж гаргаж ирдэг байна. Маркетингийн удирдлага мультимедиа хичээлийн 6 дугаар бүлэг хичээл эцсийн хэрэглэгчийн зан төлөв. Энэхүү хичээлийн өрөөнд бид нар дараах үндсэн сэдвүүдийг авч хэлцэх болно. 1-р эцсийн хэрэглэгчийн зах зээл гэж юу юм бэ? 2-дугаар хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг гол хүчин зүйлс, 3-дугаар хэрэглэгчийн худалдаа авах шийдвэр гаргах үе шат, 4-дугаар хэрэглэгчийн зан төлөвийн төрлүүдийг авч үзье. Эцсийн хэрэглэгчийн зах зээлийн талаар эхний сэдв маань хөндөгдөж байгаа. Бид нар хамгийн эхний хичээл дээр зах зээлийн төрлүүдийг авч үзсэн. Үүн дээр эцсийн хэрэглэгчийн зах зээл гэдэг бол бараа үйлчлэгийг өөрийн болон өрх гэрхийн хэрэгцээнд худалдаа авч байгаа тийм зах зээлийг бид нэр эцсийн хэрэглэгчийн зах зээл гэж хэлдэг. Тэгэхээр эцсийн хэрэглэгчийн зах зээлийн зан төлөв гэдэг маань бараа үйлчлэгийг худалдаа авах шийдвэр гаргалтанд нь нөлөөлж байгаа хүчин зүйлс, шийдвэр гаргах үе шат, үзүүлж байгаа хариу үйлдэлүүдийн нийлбэр цогцыг бид нэр зан төлөв гэж хэлдэг. За үүнийг загвар дээр тайлбарлах юм бол энэ өдөөгч хариу үйлдлийн загвар дээр тайлбарлаж болно. Түүс маань хэрэглэгчийг маркетингийн болоод маркетингийн бос өдөөгчөөр өдөөж өгч байгаа. За үүнийг нь хэрэглэгч өөрийнхөө хар хайрцагт шүүн тунгаагаад эргээд хариу үйлдэл үзүүлж байгаа. Худалдаа авах гэдэг юм уу? Худалдаа авахгүй. Тэгэхээр энэ бүгдийг нийлүүлээд юу гэж хэлдэг юм гэхээр зан төлөв гэж хэлдэг байна. Тэгэхээр энэхүү хэрэглэгчийн зан төлөвт маань нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг бид нэр үндсэн 4 хэсэгт хувааж авч болно. 1-дүгээрт нь соёлын шинжтэй хүчин зүйлс, хувь хүний шийдвэр гаргалт үед эцсийн хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлдөг. 2-дугаарт нь нийгмийн шинжтэй хүчин зүйлс, 3-дугаарт нь хувь хүний шинжтэй хүчин зүйлс, 4-дүгээрт нь сэтгэл зүйн шинжтэй хүчин зүйлс гэсэн үндсэн 4 хүчин зүйлс хувь хүний шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байна. Соёлын шинжтэй хүчин зүйлс дотор 1-дүгээрт соёл, дэд соёл, за бидний шашин шүтлэг, ёс заншил, хэл, нийгмийн анги гэсэн үндсэн 6 хүчин зүйлс нөлөөлдөг байна. Жишээ нь бид нар соёлын шинжтэй хүчин зүйлсийн хамгийн энгийн жишээ гэх юм бол манай хөдөө хэр талаар маань зүгээр нисч явж идэг шонхор шувуу гэхэд арабуудын хамгийн үн цэнтэй зүйлсүүдийн нэг баг жишээтэй. Тэгэхээр энэ маань бидний нөгөө соёлын ялгаа, нөгөө хувь хүний шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс. За нийгмийн ангийг бүрдүүлэгч дараагийн нэг чухал соёлын шинжтэй хүчин зүйлс бол нийгмийн анги байдаг. Тэгэхээр нийгмийн ангийг бүрдүүлэгч хүчин зүйлс нь дараах хүчин зүйлсүүд байдаг. Нэгдүгürt бидний нийгэмд эзэлж байгаа байр суурь маань нийгмийн ангийг маань тодорхойлдог. 2-дугаарт орлого, 3-дугаарт бидний эзэмсэн боловсрол, 4-дугаарт эд хөрөнгө, за 5-дугаарт мэрэгжил, за 6-дугаарт бусад гэсэн. Өөрөөр хэлбэл энэ 6 хүчин зүйлс нийлж байж нэг нийгмийн ангийг бүрдүүлэх тийм боломж нөхцөл бүрддэг байна. За нийгмийн ямар ангиуд байгаа юм бэ? За дээд анги. Жишээ нь манад бол улс төрийн томоохон албан тушаалтан томоохон бизнес эрхлэгчд бол нийгмийн дээд анги руу орж байгаа. За чинээлэг анги, за дунд анги, за доод анги. Тэгэхээр аль ангид багтж байгаа гэдгээс хамаарат худалдаа авах шийдвэр гаргалт маань хоорондоо ялгаатай байгаад байна. Жишээ нь бидний орон сууц, амьдардаг орон сууц. За та бүхний харж байгаа зурган дээр бол наад хэсгэр бол одоо нөгөө бидний нийгмийн дээд гэж хэлэгдэж байгаа. Эсвүүд маань амьдарч байгаа. За дунд хэсгэр нь бол нөгөө чинээлэг дундаж ангиуд. За бүр цаашаа уулаадаа болоод ирэх юм бол нөгөө доод ангийнхан маань амьдарч байгаа жишээтэй.
За хувь хүний шийдвэр гаргалт нөлөөлдөг хоёр дахь хүчин зүйлс бол нийгмийн шинжтэй хүчин зүйлс байгаа. Нийгмийн шинжтэй хүчин зүйлд үндсэн 3 хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт харьяалагдах бүлэг, хоёрдугаарт гэр бүл, гуравдугаарт оюун санааны лидер буюу удирдагч нар нөлөөлдөг байна. За харьяалагдах бүлэг гэж юу юм бэ? Тэгэхээр хүн шууд болон шууд бус байдлаар тодорхой бүлгүүдэд хүний нийгэмд амьдарч байхдаа харьяалагдаж байдаг. За бидний шууд бүлэг дотор анхдагч бүлэг, хоёрдогч бүлэг, за шууд бус бүлэг дотор болохоор ирмэлзэн тэмүүлдэг буюу хүн өөрөө тухайн бүлэгт орохыг хүсдэг, аль эсвэл тусгаар бүлэг гэсэн ийм ойлголтууд гарч ирж байгаа. За бидний хамгийн гол одоо шийдвэр гаргалт нөлөөлдөг бүлэг бол гэр бүл байгаа. Хувь хүний шийдвэр гаргалт. Тэгэхээр гэр бүлийн гишүүд бол бие биеэ төрөл бүрийн мэдээлэлээр хангадаг. За бие биенийхээ худалдаа хүсэл сонирхолд нөлөөлдөг. За бие биенийхээ худалдаа авалтыг өдөөжгдөг, аль эсвэл хязгаарлаж байдаг. Тэгэхээр гэр бүлийн гишүүдийн худалдаа авах шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа энэ үүргүүдийг ингээд англиад аваад үзэх юм бол чинь санаачлагчийн үүрэг хүлээдэг хүмүүс байдаг. За нөлөөлөгчийн үүрэг хүлээдэг хүмүүс байдаг. За шийдвэр гаргагч улсууд нь байдаг. За худалдаа авагч улсууд нь байдаг. Хэрэглэгч улсууд нь. Жишээ нь бид нар хүүхдийн живхгээ ярих юм бол хэрэглэгч нь хүүхэд, нөлөөлөгч нь эцэг, за магадгүй шийдвэр гаргагч нь ээж, за худалдаа авагч нь одоо ахын ч юм уу дүүн ч гэдэг юм уу. Тэгэхээр ямар бараа худалдаж авч яах гэдгээс хамаарат гэр бүлийн гишүүд ялгаатай үүргийг хүлээж байгаа. За тэгтэл автомашингээ аваад үзэх юм бол шийдвэр гаргагч нь бол магадгүй нөхөр нь, шийдвэр гаргалтанд нөлөөлөгч нь одоо эхнэр нь, за худалдаа авагч нь нөхөр нь, за хэрэглэгч нь гэр бүлээрээ ч гэдэг юм иймэрхүү ангилж болох нэ. Нийгмийн шинжтэй хүчин зүйлсийн 3 дахь нөлөөлдөг хүчин зүйлс бол оюун санааны лидерүүд. Оюун санааны лидер гэж хэнийг хэлдэг юм бэ гэхээр бусдын шийдвэр гаргалт нөлөөлж чаддаг тийм хувь хүмүүсийг бид нэр оюун санааны лидер гэдэг. За жишээ нь бидний зурган дээр харж байгаа энэ Яоми хэмээх од бол хятадын одоо маш олон сагсан бөмбөг сонирхдаг залуучуудын оюун санааны лидер баг. Өөрөөр хэлбэл хятадын зах зээл дээр нэвтрэхийн тулд Яоминээр дамжуулаа Яоминийг дүрээ болгоод ирэхэд нөгөө түүнийг дагаад тэнүүд нь за яг Яоминийг шүтэн бишрэгч нар дагаад энэхүү худалдаа авах шийдвэр гаргалтыг хийдэг учраас энийг оюун санааны лидер гэж хэлдэг байна. За хувь хүний шийдвэр гаргалт нөлөөлдөг 3 дахь хүчин зүйлс бол хувь хүний шинжтэй хүчин зүйлс гэдэг. За хувь хүний хүйс, нас улаан амьдралын мөчлөх нь, ажил мэргэжил олж байгаа орлого нь, амьдралын хэв маяг нь, хувийн зан чанар нь бидний худалдаа авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байна. За 4 дахь хүчин зүйлс бол сэтгэл зүйн хүчин зүйлс. За нэгдүгээрт мотивац буюу бидний сэтэл, за ойлгоц, мэдлэг, хандлага, итгэл үнэмшил гэсэн үндсэн 4 хүчин зүйл. Энэ 4 хүчин зүйлс маань бидний худалдаа авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг байна. За мотивацийг бол хүний одоо дотоод учир шалтгаан, сэтэл гэж хэлдэг. За мотивацийн онолууд дээр Маслоугийн хэрэгцээний шатлалын онол байна. За Зигмунд Фрейдийн онол байна. Герцбергийн 2 хүчин зүйлийн онол гэдэг маш олон янзын онолууд. За үүнээс гол онол бол Маслоугийн хэрэгцээний шатлалын онол. Өөрөөр хэлбэл хүний худалдаа авах шийдвэр гаргалтын гол дотоод сэтэл болсон хэрэгцээ нь өөрөө тодорхой юм шатлалуудад байдаг. За жишээ нь физиологийн хэрэгцээ. Хүн өлсгөлэн байгаа тохиолдолд одоо дөөрийн театрт очиж жүжиг үзэхгүй тодорхой. Өөрөөр хэлбэл физиологийн хэрэгцээгээ хангаад дараагийнхаа хэрэгцээ рүү орж таардаг. За хоёр дахь төрлийн хэрэгцээ бол аюулгүй байдлын хэрэгцээ байгаа. За гурав дахь хэрэгцээ бол нийгмийн хэрэгцээ, дөрөв дахь хэрэгцээ бол хүндлүүлэх хэрэгцээ, за тав дахь хэрэгцээ бол өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ гэж байдаг. Тэгэхээр хэрэглэгч маань аль хэрэгцээнийхэн үе шатанд явж түүнээсээ хамаарах худалдаа авах шийдвэр гаргалт нь хийгддэг байна. За дараагийн сэтгэл зүйн хүчин зүйлс дотор энэ ойлгоцыг бид нэр дотор нь 3 ангилж болно. За нэгдүгürt нь сонгомл тогтоолт гэж байгаа. Сонгомл тогтоолт зөвхөн өөрийн итгэл үнэмшилдээ нийцсэн зүйлийг тогтоогоод эхлэх юм бол энийг сонгомл тогтоолт гэж хэлдэг. За сонгомл гуйл зөвхөн өөрийнхөө үзэл бодол дээр үндслээ тулгуурлан тайлбарлаад их юм бол энийг сонгомл гуйл. Сонгомл анхаарал буюу өөртөө хэрэгцээтэй тийм л зүйлсийг. Тэгэхээр ойлгоц гэдэг нь хүн ямар нэгэн болж байгаа процессыг хүлээж авч байгаа тийм л зүйлийг ойлгоц гэж хэлээд байна. За ингээд хэрэглэгчийн занталт нөлөөлдөг хүчин зүйлс үзсний дараагийн үе маань болохоор хэрэглэгчийн худалдаа авах шийдвэр гаргах үе шат. Хэрэглэгч маань худалдаа авах шийдвэр гаргах үе шат дээр үндсэндээ нэг 5 үе шатыг дуулдаг. Нэгдүгээр хэрэгцээгээ тодорхойлдог, хоёрдугаар тухайн хэрэгцээгээ хэрхэн яаж хангах вэ гэдэг талаар мэдээлэл хайдаг. За дотоод их улс руу туршлагаасаа хардаг, гадаад их улс руу буюу маркетингийн төвчүүлэлт, найз нөхдөд юм уу гэр бүлээсээ асуудаг. За дараа нь хувилбаруудаа гаргаж ирээд түүнийг үнэлдэг. Үнэлсэн хувилбаруудаасаа худалдаа авах шийдвэрээ гаргадаг. Эргээд худалдаа авсны дараах зан төлөв гэсэн. Энэ 5 үе шатын дагуу хэрэглэгч маань худалдаа авах шийдвэрээ гаргадаг байна. За хэрэглэгчийн худалдаа авах шийдвэр гаргалт буюу энэ 4-р үе шатан дээр нэлээд наривчлаа ярих юм бол нэгдүгээр хэрэглэгч бүтээгдэхүүнийхээ сонголтыг хийдэг. Ямар бараа авах вэ гэдэг сонголтоо байдаг.
За хоёрдугаарт нь брендийн сонголттой байдаг. Гуравдугаарт нь зуучлагчийн сонголт. За худалдаа хугацаагаа тодорхойлдог. Худалдаа хүний дүнгээ гаргаж ирдэг. Ийм нэг 6 шийдвэрийг гаргаж ирдэг байна. За дөрөвдүгээр бүлэг маань болохоор энэ худалдаа авах хэрэглэгчийн худалдаа авах зантлын ямар хэлбэрүүд байд юм бэ гэдэг авч үзэх хэрэгтэй байгаа. За энэ бол Хенри Асселийн загвар. Тэгэхээр энэ дээр брендийн ялгаа нөгөө талдаа худалдаа авагчийн оролцооноос нь хамааруулж үндсэн 4 зантлыг гаргаж ирсэн байна. Брендийн ялгаа ихтэй, худалдаа авагчийн оролцоо ихтэй. Ийм барааг бол нийлмэл занталтай бараа гэж хэлдэг. За бидний жишээнээр бол автомашин байна. Хэрэглэгч тухайн бараа худалдаж авахын тулд маш их хэмжээний хүчин чармаалт гаргадаг. Нөгөө талдаа брэнд нь маш их ялгаатай. За хоёрдугаарт нь бол зэгцтэй зантал байгаа. Брендийн ялгаа бага, хэрэглэгчийн оролцоо худалдаа авах шийдвэр гаргах үе шатны яшиг төвхтэй ийм зантлыг зэгцтэй зантлаг гэж хэлдэг. За бидний жишээнээр бол орон сууц үйл хөдлөх хөрөнгө бол үндсэндээ зэгцтэй зантлын хэлбэр байна. За хэрэглэгчийн оролцоо бага, брендийн ялгаа их бол сонгох зантал байдаг. Жишээ нь хувцас, электрон бараа бол үндсэндээ сонгох зантал бий. Англи руу орчиж байгаа. За оролцоонч бага, брендийн ялгаанч бага байх юм бол энэ зуршмал зантал гэж авчдаг байна. За үүнээс гадна зантлын хэлбэрүүдийг бид нэр дараах үзүүлэлтүүдийн дагуу зуршмал, хязгаарлагдмал, далаацтай гэсэн 3 ангилд авч үздэг. Жишээ нь хэрэглэгчийн оролцоо бага болоод ирэх юм бол энэ зуршмал зантлуутай бараа гэж хэлдэг. Их болоод ирэх юм бол далаацтай зантлуутай бараа гэж хэлдэг. Шийдвэр гаргах хугацаа бол зуршмал зантлууд дээр бол их богинохон байдаг бол далаацтай зантлууд дээр их урт байдаг. За бараа үйлчлэгээний үн бол зуршмал зантлуутай бараанууд дээр бол хямдхан, далаацтай зантлууд дээр бол өндөр. Мэдээлэл хайж буй байдлаас аваад үзэх юм бол зуршмал зантлуутай бараан дээр бол хүн шууд өөрийнхөө туршлага дотоод их усрээс ханддаг бол далаацтай зантлуутай дотоод гадаад бүх их усруудыг ашиглаж авах жишээтэй. За зуршмал зантлуутай бараан дээр бол нэг л хувилбарыг одоо санал болгоод тэндээс худалдаа авах шийдвэр гаргадаг бол далаацтай худалдаа авах зантлууд дээр маш олон янзын хувилбаруудаас үнэлж гаргаж ирдэг жишээтэй. За жишээ бараанууд нь бол бид нэр зуршмал зантлуутай бараа бол талах, за хязгаарлагдмал зантлуутай бараа бол хувцас, за далаацтай зантлуутай бараа бол автомашин байж таарах нэ. За дараа нь бид нар бас шинэ барааг хүлээж авах үе шатаас нь хамааруулаад хэрэглэгчтэй ангилж болно. Ер нь бол шинэ барааг хүлээж авахдаа хэрэглэгч эхлээд тухайн барааны талаар сургаа сонсдог. За дараа нь тухайн барааны талаар сонирхол төрдөг. За дараа нь тухайн бараа хэрэгцээтэй үү, хэрэгцээгүй гэдгээ үнэлдэг. За дараа нь тухайн барааг туршиж үзээд эцэст нь хүлээн авч хэрэглэгч нь болдог. Тэгэхээр шинэ бараа энэ хүлээж авах үе шатаас нь хамааруулаад шинэ бараанд хандах хандлагаас нь хамааруулаад хэрэглэгчдийн дотор нь шинийг санаачлагч гэж улсууд байдаг. Өөрөөр хэлбэл барааг зах зээлд нэвтрэнгүүт нь түүнийг нь худалдаж авдаг сонирхдаг ийм хүмүүсийг шинийг санаачлагч гэж хэлдэг. За дараа нь анхлан дагалдагч буюу шинээс санаачлагчийн ардталт явж байдаг. Аялдан дагалдагч нар, хожуу дагалдагчид, хоцрогсод гэж зантал үйлс нь хамааруулж ангилдаг байна. За хэрэглэгчийн зантлыг тодорхойлоод судлахдаа бид нар бас 7 загварыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл энэ маань хэрэглэгчийн зантлыг одоо маркетингийн удирдлагад иж бүрнээ харуулж өгдөг ийм загвар байгаа. За үүнд бид нар occupancy буюу хэн зах зээлийг бүрдүүлдэг, хэн манай зах зээл вэ, хэн манай хэрэглэгч вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Хоёрдугаар тэд юг худалдаж авдаг вэ? За гуравдугаарт яагаад худалдаж авдаг вэ? Ямар учир шалтгаан байна? Дөрөвдүгээрт худалдаа авалтанд нь хэн оролцдог, хэн нөлөөлдөг вэ? Тавдугаарт яаж худалдаж авдаг вэ? Ямар үе шатанд худалдаж авдаг вэ? Хизээ худалдаж авдаг вэ? Долдугаарт хаанаас худалдаж авдаг вэ гэсэн энэ 7 асуултуудын хүрээнд хэрэглэгчийн зантлыг тодорхойлж гаргаж ирдэг байна.